Сайн байцгаана уу ирэх хүмүүсэгчдээ. Саяын телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Улгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар сургууль 10 дугаар ангийн багш эцэг эхчүүд сурагчдын дунд хүүхэд хамгааллын сэдвээр Манай аймагт анх удаага чөлөө тендер мэтгэлцээнийг зохион байгууллаа. Мэтгэлцээнд нийт 5 бүлэг оролцсон бөгөөд мэтгэлцээнээс гарах үр дүн нь сургууль эцэг эхчүүдийн холбоог сайжирч хүүхдийн хүмүүжил төлөвшөлт ахиц гаргах юм байна. Тус мэтгэлцээнийг зохион байгуулагчдын хэлснээр тус арга хэмжээг эх жилээс өргөжөөлөн аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөгдөж байгааг дурдсан юм а. Энэ удаагийн хэлцүүлгийг бид нар ингээд туршилт маягаар хийж байгаа. Цаашдаа бид нар болж өгүүлээд бүх ангийн хамарсан ингээд өргөн хэмжээний хэлцүүлэг зохион байгуулъя гэж бодож байгаа. Ажин багш баярлалаа. Дараагийн гарч ирэх ангиуд бол цагаа яг барих хэрэгтэй. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь болж өгвөл энд гарч ирсэн энэ дээр байгаа 3 хүн өөртөө ингээд асуулт тавиад явбал илүү зохимжтой, тохиромжтой юм аа гэдгийг сануулъя. За өнөөдөр манай сургуульд 10 дугаар ангийн эцэг багш сурагч гэсэн гурвалсан тийм хүүхд хамгааллын чиглэлээр мэтгэлцээний бие хэлцүүлэг явагдаж байна. Энэ хэлцүүлэгт 10 дугаар ангийн 5 бүлэг хамрагдаж байна. Хэлцүүлгийн гол сэдв нь болохоор хүүхд хамгааллын чиглэлээр бүлэг бүр өөрөөсийнхөө тогтсон сэдвээр ингээд мэтгэлцэж байгаамаа. Энэ мэтгэлцээн бол багш, сурагч, эцэг гурвын холбоог сайжруулах мөн хүүхдийн хүмүүжил төлөвшөлд эерэг нөлөө үзүүлнэ гэж бид бодож байгаа. Манай сургуулийн 5 дугаар сургуулийн 10 дугаар бүлгийн хүүхдүүд оролцож байгаа. Гэхдээ энийг бол анх удаа манай сургууль явуулж байгаа учраас бас алдаа дутагдал оноо юу байж магадгүй. Гэхдээ явуулж байгаа. За цаашдаа дараа жил бид нар бүх сургуулийн хүрээнд ингээд явуулах зорилттой байгаа. Явуулна гэж бодож байгаа. Энэ хүүхд хамгааллын чиглэлээр. Аймгийн татварын элсийн татварын улсын байцаагч Нурлаан нэмэгдсэн уртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хүргэлээ. Нэмэгдсэн уртгийн албан татварын шинжилсэн найруулгын хууль нь 2016 оны 1-р сарын 1-ээс өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн байна. Манай аймгийн хувьд болохоор 2030 орчим аж ахуйн нэгж байгууллага бүртгэгдсэн байгаагаас 40 орчим аж ахуйн нэгж байгууллага нэмэгдсэн уртгийн албан татварын шинжилэгдсэн хуулинд баримт гаргаж байгаа гэсэн судалгаа байгаа байна. Одоогоор 235 аж ахуйн нэгжин байгууллага нэмэгдсэн уртгийн албан татвар төлдөг хэмээн бүртгэгдээд байгаа юм. Нэмэгдсэн уртгийн албан татвар гэдэг нь хэрэглээний татварын хэлдэг байна. Шинэ хуулиар нэмэгдсэн уртгийн албан татвар төлөгчдөд буцаан олох мөн урамшууллын хэлбэрээр олох зэрэг хуулинд заалтаар мөрдөгдөж ажиллаж байгаа бөгөөд иргэний буцаан олголтыг 20 хүртэлх байр буцаан өгөхөр хуулинд заасан байдаг байна. Энэ 3 жилийн хугацаанд аймгийн сумдын хэмжээнд нэмэгдсэн уртгийн албан татвар хуулийн хэрэгжилтийн талаар нэлээд ажлууд хийгдэж байгаа бөгөөд эцсийн үр дүн сайн байсан гэдгийг мэргэжилтнүүд энэгээр онцоллоо. Энэ шинэ хуулиар бол энэ ямар зохицуулт хийсэн бэ гэхээр хамгийн түрүүнд энэ хуучин мөрдөжсэн хуулинд ойлгомжгүй байсан хуулийн нэр томьёонуудыг эхлээд хамгийн түрүүнд тайлбарлаж маш ойлгомжтойгоор гаргаж ирсэн. Энэ хуулинд ямар шинээр заалдууд орсон тэр болгоныг бол хуулийн нэр томьёогоор нийтэд ойлгомжтой ингэж тайлбарласнаар бол энэ хууль бол өмнөх хуулиас бол дэвшилтэй хуулиуд гарсан. За хоёрдугаар гэх юм бол энэ нэмэгдсэн уртгийн албан татварын энэ шинэ хуулиар бол 3 шинэ санааг бол оруулж ирсэн байгаа. За энэ бол амжилт хэрэгжиж байгаа. Хамгийн түрүүнд бол хоёрдугаарт нь бол тэрүүжийнхээ хэллээ маш ойлгомжтой тэр гэдэг
татвар төлөгчдод ойлгомжтой хэлбэрээр бол нэр томьёог маш сайнаар тайлбарласан байгаа. За хоёрдугаарт нь бол энэ хуулиар нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгчдод буцаан олох хоёрдугаарт энэ урамшууллын хэлбэрээр одоо олгохоор ийм одоо шинэ хуулийн заалтууд орж ирээд одоо мөрдөгдөж явж байгаа. За энэ 3 жилийн хугацаанд бол энэ нэмэгдсэн өртгийн албан татварыг энэ шинэ хуулийг хэрэгжүүлэх талаар энэ аймаг орон нутг улсын хэмжээнд одоо нэлийн ажлуудыг зохион байгуулсан байгаа. За энэний одоо үр дүнгээр бол одоо энэ хуулийн хэрэгжилт бол нэлээд сайжирч эхэлж байна. Тэгээд ард иргэдсэн энэ хуулийг бол маш сайнаар ойлгож эхэлсэн. За би энэ тэр хамгийн гол нь тэр шинжилгээний талаар өөрөөр хэлбэл энэ улсад төсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг одоо буцаан авах тэгээд иргэдэд бол ямар зурмаар олгож байгаа талаар бол бас дэлгэрэнгүй мэдээлэл өгч гэж бодож байгаа. За хамгийн түрүүнд бол энэ аж ахуйн нэгж иргэд байгууллагууд бол урьдчилсан хэлбэрээр сар бүрийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа бол татварын албан тайлагнаж байгаа. За энэ нөхцөлд бол илүү төлөгдсөн албан татварыг тухайн үед одоо буцааж авах эрхтэйгээр энэ хуулинд бол зохицуулсан байна. Тухайлах юм бол энэ нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуулиар бол нэмэгдсэн өртгийн албан татвар суудхан төлөгчийг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл одоо татварын албанд бүртгэгдэж гэрчлэгээ авсан аж ахуйн нэгж байгууллагууд бол нэмэгдсэн өртгийн албан татвар суудхан төлөгчийг ингэж томьёолж байгаа. За энэ хүмүүс бол жилийн эцсээр жилийн турш төлсөн татвараа хэрвээ илүү төлсөн нөхцөлд тайлангаа тушаах үеэр энэ аж ахуйн нэгж байг хуулийн этгээдүүд гэж ярил л да. Энэ хуулийн этгээдүүд тайлангаа тушаах үеэр хүсэлтэд татварын албанд бол хамт тайлантайгаа хамт хүсэлтээ гаргана. Тэр хүсэлтийн дагуу одоо татварын харьяалах татварын албан тэр хүмүүсийн гаргасан хүсэлтийг баталгаажуулж илүү төлөлтөд бол буцаан олгох саналын хамтыг бол энэ татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд өөрөөр хэлбэл энэ сангийн яамд татварын ерөнхий газраас дамжуулан сангийн яамд хөрвүүлнэ гэсэн. За ингээд бол тэр хуулийн этгээд юм бол татварыг буцаан авах одоо эрх нь нэгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс тухайн одоо илүү төлөлтөнд баталгаажсан нөхцөлд тэрнийг одоо нэгдүгээрт бол өөр төрлийн дараачийн одоо сар улирал жилд төлөх татвартай бол суудхан тооцоолох хэрэгтэйгээр нэгдүгээрт. Хоёрдугаарт бол өөр төрлийн одоо татваруудад суудхан тооцоолох одоо ийм хэрэгтэй болчихж байгаа. Гуравдугаарт бол буцаан авах хэрэгтэй болж байгаа. Буцааж авах хэрэгтэй болчихж байгаа. За ийм одоо гурван төрлийн одоо нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын одоо журам бол хэрэгжиж байгаа. За хоёрдугаарт бол энэ иргэдийн одоо нэмэгдсэн өртгийн албан татварын одоо буцаан олголтыг хоёр төрлийн одоо юугаар урамшууллын хэлбэрээр одоо буцаан олгох энэ хуулиар бол зохицуулагдсан байгаа шинэ хуулиар. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ иргэд би түрүү хэлсэн одоо энэ нэмэгдсэн өртгийн албан татвар бол өөрөө хэрэглээний албан татвар учраас эцсийн хэрэглэгч нь болохоор энэ иргэд бит. Иргэд. Тэгэхээр энэ иргэдийн тэр улсад төлж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохоор энэ хууль нь бол туссан байна. Тэгэхээр энийг яаж буцаан олгож авч байгаа гэхээр энэ иргэд бол одоо нийлэн ойлголттой болсон. За энэ нэмэгдсэн өртгийн албан татвар суудхан төлөвчөөр бүртгэгдсэн газруудад авсан тэр нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлийн баримтыг ярьж байгаа. Тэр баримтыг үндэслэн одоо тэр нэгдүгээрт бол 20 хүртэл хувийг одоо буцаан авах эрхтэй болж байгаа. За энэ ямар нөхцөлд вэ гэхээр иргэд бол тэр суудхан төлөвчөөр татварын албанд бүртгэгдсэн өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчлэгээ бүхий аж ахуйн нэгж байгууллагаас авсан тэр баримтыг үндэслээд тэр 20% буцаан авах эрхтэйгээр ингэж хуулинд бол тусгаж өгöd энэ бол хэрэгжиж явж байгаа. За хоёрдугаарт бол энэ иргэдэд бол сугуулаанд оролцох одоо эрхтэйгээр ингэж бас хоёрдугаарт нь хуульчилсан байгаа. За энэ бол одоо иргэн бүр одоо заавал одоо нэмэгдсэн өртгийн албан татвар суудхан төлөгчөөс биш суудхан төлөгчөөр бүртгэгдөөгүй газруудаас бас баримт одоо гаргаж өгч байгаа шүү дээ.
тэр баримтыг үндэслээд одоо суглааны тохиролд оролцох замаар энэ нэмэгдсэн өртгийн албан татврыг буцаан олохоор бас хуульчилсан байгаа. За энэ явдал бол одоо энэ хуулийн хэрэгжилтийг бол нэлээд одоо хэрэгжилт сайтаа одоо хүмүүс нэлээд ойлгомжтой ойлгосон ийм хэлбэрээр одоо хэрэгжиж явж байгаа. За тухайлах юм бол манай аймагт гэж ярих юм бол аж ахуйн нэгжээр бүртгэгдсэн 2030 орчим одоо аж ахуйн нэгж байгууллагуудад бүртгэгдсэн байд юм байна. Одоо манай бүртгэлийн баазад. За энэс иргэдийн одоо энэ дотор оруулаг байгаа шүү. За тэгэхээр энэ 2030 орчим тэр аж ахуйн нэгж байгууллагын хуулийн этгээд энэ одоо 40 орчим хувь нь одоо өөрөөр хэлбэл 750 орчим татвар төлөгч бол энэ нэмэгдсэн өртгийн албан татврын шинэ хуулиар бол ий баримт гаргахаар одоо ингэж системд холбогдсон ий баримт гаргаж байгаа юм байна. Гаргаж байгаа гэсэн одоо мэдээлэл одоо бидэнд байна. Одоо бид нь бол банк мэдээллийн системд бүртгэгдсэн. За дээр нь одоо нэмж хэлэх юм бол одоо 235 аж ахуйн нэгж бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бол бүртгэгдсэн байд юм байна. Одоо нэг 15-6 иргэн бас дээр нь нэмэгдэж бүртгүүлсэн байна. Ингээд одоо 750 орчим газар одоо ий баримт энд холбогдож системд холбогдож ард иргэд үйлчилж байгаа юм байна. За тэгэхээр хамгийн сүүлд одоо юу нэмж хэлэх гэхээр энэ аж ахуйн нэгж байгууллагуудад бас энэ үүргээс гадна энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд одоо бас хуулийн хариуцлага байд юм байна гэдгийг бас сануулж хэлэх хэрэгтэй. Ер нь мэдж байгаа. Ихэнх хүмүүс бол ихэнх татвар төлөгч иргэд бол энэ татврын албанд бол гомдлоо бичгээр гаргаж мэдүүлж байгаа. За тэгэхээр 2017 оны 7 сарын 1-ээс энэ зөрчлийн тухай хууль бол мөрдөгдөж эхэлсэн. Энэ зөрчлийн тухай хуулийн татврын хуулиудын талаар гаргасан зөрчилд ногдуулах одоо торгуул шийтгэлийн арга хэмжээнүүд бол энэ зөрчлийн тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн 19-р зүйлд нь бол тодорхой зааж өгсөн байгаа. За тэрэн дотор тусгайлан энэ нэмэгдсэн өртгийн албан татврын хуулийн хэрэгжилттэй холбоотой энэ кассийн машин тавиагүй эсвэл пост машин хэрэглээгүй эсвэл тэр төлбөрийн баримт гаргаж өгөөгүй эсвэл тэр борлуулалтаас зөрүүтэй болгосон ийм одоо нөхцлүүдэд бол аж ахуйн нэгж байгууллагууд бол хариуцлага зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээж өгч байгаа. Тийм учраас энэ ий баримт гаргахаар бүртгэгдсэн аж ахуйн нэгж хуулийн этгээд за дээр нь одоо иргэд одоо энэ хуулиар хүлээсэн үүргээ бол чандлан сэргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та бүхэн бас энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх одоо ийм арга хэмжээ болох юм аа. Энэ бас нэлээд өндөр хэмжээний одоо торгуул шийтгэлтэй учраас одоо иргэн бүр одоо энэ баримтан дээр хяналт тавих одоо эцсийн шатны хэрэглэгч маань өөрснөө одоо энэ ий баримтанд одоо давхар үйлчлүүлсэн газраас нөтийн баримт авах бол энэ иргэдийн бас өөрснийх нь давхар одоо хяналтанд явагддаг болсон. Өөрөөр хэлбэл иргэд маань энэтэй одоо манай байгууллагатай хамтран одоо хяналтаа өргөлд сайн хийж явбал энэ хуулийн хэрэгжилт тэгээд дээр нь бас энэ буцаан олгож байгаа нөхцөл байгаа учраас та бүхний бас амьдралд тодорхой хэмжээний одоо тус нэмэр болох юм аа гэж бас сүүлд нь нэмж хэлье. За анхаарал тавьсан баярлалаа. Цагдаа дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэврт гарсан Ахмад ажилтнуудын бүтээлч ажлын арга барил шилдэг тэргүүнийг гэж үнэлэгдэж байсан туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алба хаагчдын үйл ажиллагаанд уламжлуулах, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн цагдаагийн газраас цагдаагийн газрын нийтийн хэвжирэм хамгаалах тасгийн Ахмад дунд залуу үеийн Ахмад ажилтнууд алба хаагч нарт Цагдаагийн дотоодын цэргийн байгууллагын Ахмад дунд залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Тууц хөтөлбөр нь энэ оны 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна. За цагдаа дотоодын цэргийн байгууллагын Ахмад дунд залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх Ахмад үеэс суралцах тэргүүн туршлагыг нь өвлүүлэн залуу үед одоо хэрэгжүүлэх энэ хөтөлбөр зорилтын хүрээнд
өнөөдөр Баярлалын аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан ахмад настангуудаа урьж оролцуулж залуучуудаа тухайн одоо ажиллаж байсан үеийнхэн тухай туршлага, тэргүүн санаачлага, за одоо ажиллаж байгаа залуучуудад сургамж зөвлөгөө өгүүлэхийн ажлыг өнөөдөр зохион байгууллаа. За энэ арга хэмжээнд цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл урандаа костёр, цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл хошууч Мэлс, за мөн эргүүлийн цагдаагаар маань ажиллаж байсан цагдаагийн ахлагч Салтанат гэсэн одоо ахмад ажилтнуудаа өнөөдөр бид нэр урьж ирүүлээд цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүндээ яриа таниулах хийх туршлага зөвлөгөөнөөс нь өгүүлэх юм ажлуудыг зохион байгууллаа. Ингээд бас одоо бидний урилгаар хүрэлцэж ирж туршлагаасаа ярилцаж залуучууд зөвлөмж өгсөн хоёр ахмадуудтай бас баярлалаа. Ингээд одоо бас манай аймгийн орон нутгийн телевизээр та бүхэн бас цагдаагийн байгууллагад ажиллаж байсан үеийнхээ туршлага, за цагдаагийн байгууллага олон нийттэй харилцах чиглэлээр ямар ажил арга хэмжээ санаачлан зохион байгуулвал илүү үр дүнтэй вэ гэдэг талаар за маань иргэд цагдаагийн байгууллагыг хэрхэн одоо дэмжиж ажиллах вэ? Орон нутгийн байгууллагууд одоо бас ямар байдлаар дэмжиж ажиллаулдаг энэ цагдаагийн байгууллага илүү үр дүнд хүрч ажиллах вэ? Гэмт хэрэг зөрчлөөс урсан сэргийлэх вэ гэдэг талаар бас та бүхэн бас нийт одоо иргэдтэй хандаж бас ярилцлага зөвлөмжийг өгөөч гэж одоо хүсэж байна. За баярлалаа. За бид өнөөдөр энэ хөтөлбөрийн дагуу аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж өөрсдийн одоо арга туршлагаасаа гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны талаар нэлээд ярьлаа. За ер нь манай цагдаагийн байгууллага жилээс жилд одоо их хөгжиж байна л да. Манайг ажиллаж байхад одоо цагдаагийн байгууллагын материал техникийн баз маш хангалтгүй байсан. Тэр үе чинь одоо зах зээлийн нөхцөл байсан учраас одоо бүх хөрөнгө мөнгө тааруухан засгийн халаасны хүн байсан учраас одоо материал техникийн хангамж маш муу байлаа. Одоо бол жилээс жилд улам сайжирч байна. За Монгол улсын төр засаг цагдаагийн байгууллагыг одоо их л харж үзэж байна. Техник хэрэгслэр хангаж өгч байна. Энэ конторын засвар өчтгөө мөн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх талаар дистрата системтэй арга хэмжээ авч байгаа явдалд ахмад хуульчин хувьд мөн цагдаагийн бэлтгэл офицерийн хувьд одоо баярлсан талархснаа төр засагтай итгэмээр байна. За манай цагдаагийн байгууллага ер нь гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах талаар системтэй дистрата сайн ажиллаж байна. Ер нь аймгийн эрүүгийн нөхцөл байдал одоо жилээс жилд сайжирч иргэдийн ухамсар дээшлж байна. За ер нь цаашдаа манай цагдаагийн байгууллагын ажилчин албан хаагчид, офицерууд, ахлагч нар, цагдаа нар одоо жирийн иргэдтэй маш ойр дотн ажиллах ёстой. За цагдаагийн хүнд хүчээр албанд одоо өдөржин шөнөжин төлөвлөж байгаа цагдаагийн нийт албан хаагчдыг манай аймгийн иргэд хөдөлмөрчд бас одоо ажлын ачааллыг харгалзан үзээд их л хүндэтгэлтэй хандаж тэдэнд тусалж тэдэнтэй хамтарч ажиллах юм бол манай аймгийн эрүүгийн нөхцөл байдал улам сайжрах болно гэдгийг одоо хэлмээр байна. За ер нь аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнээс одоо эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг одоо сайжруулах, иргэдийн одоо хууль эрхшийн мэдлэгийг дэвшлүүлэхэд системтэй дистрата ажил явуулж ард иргэдийн эрхшийн боловсролыг дэвшлүүлэхэд одоо онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна. За манай дарга бүгдийг ярьчлаа. Би нэг 2-3 бидний мэд ярий.
өнөөдөр одоо хөтөлбөрийн дагуу манай цагдаагийн ахмад ажилтнуудыг урьж дуудаж шинэ ажилчдаа уулзуулж байгаа манай цагдаагийн байгууллагад баярлалаа. За энэ гэмтгэрээс суртан сэргийлэх гэмтгэрийг илрүүлэх талаас нь ахмад ажилтнуудын зааварчилгаа зөвлөгөөг авч байгаа болохоор бас нэг тодруулж гээд нэг яри. Хамгийн гол манай ард иргэд дундаа бол ерөөсө цагдаагийн ажлыг сүүлийн үед бол ерөөсө маш өнөөлж сайхнаар ярьдаг. Гол нь манай цагдаагийн ажилчид дээрх шиг биш. Техник хөгжсөн үед бол хэргийг маш хурдан чуурхаа илрүүлж хэрэг гарсан нөхцөлд бол ерөөсө хурдан очиж байгааг өнөлж байгаа. Манай цагдаагийн албагч нар бас соёлтой ард түмтэй харьцаж байгаа. Тэр тусмаа одоо энэ замын хөдөлгөөний асуудлын талаар ард түмэн бол ерөөсө бас найдвартай сайн өөрсдийн санал бодлыг хэлдэг. Энэ эргүүл замын цагдаагийн эргүүл одоо манай хэвжирмийн эргүүл гэж эргүүлүүд гардаг. Эдгээр ард түмэнтэй бас сүүлийн үед бол ерөөсө заавал хэргийг зөрчлийг илрүүлээд тэрнийг торгож архимж авахтаа биш анхааруулахтаа их анхаарч ажиллаж байгаа. Тэрэндээ баярлалаа. Бид нар ч гэсэн даахмад ажлын говьд бол ерөөсө энэ цагдаагийн сүүлийн залуучуудаа баярлж талархснаа илэрхийлье. Өөр ярих юм байхгүй. За баярлалаа. Та бүхэнд бас ирээд энэ цагдаагийн албагч нарт үнэтэй сургамж зөвлөгөө өгсөн хоёр ахмад ажилтнуудаа баярлалаа. Та бүхэнд цааш та ажилтнаа амжилт хүсье. Баярлалаа. Энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байгаа. Дараагийн хөтөлбөртөө иргэн уулзалтаа баяртай үзэгчтэй.